Сайн бацхан үзэгчтэй өндөрхөн мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулно. Ингээд та бүхэндээ хинтээ аймагт төрүүлсэн мэдээллүүдийг танилцуулъя. Эхний мэдээ. Олон улсны хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаа төв талбайдан ёслол төгөлдөр тэмдэглэн өргөлөө. Хинтээ аймгийн хувьд хүүхэд бүхний хүсэн хүлээж байдаг хүүхдийн баяр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8-р хуралдааны 1-р тогтоолоор 2022 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлаж, хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн асуудлыг тэргуун зэрэгтээ тавьж ажиллаж байгаа жил гэдэг онцлогтойгоор энэ жилийн баярыг тэмдэглэн өргөлөө. Хүүхдийн баярын нээлтэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Хэрлэн Чулуун, аймгийн засаг дарга Чогсомжов, улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ Идэр Батнаар оролцлоо. Цар тахлын 2 жилд энэ баярыг өргөндлөөр тэмдэглээгүй байсан бөгөөд ийхүү энэ жил Чингисийн талбай дээр амны хаалтгүй айцгүй тэмдэглэж байгаа нь онцлог байлаа. Төв замын хөдөлгөөнийг хязгаарлаж явган болон дугуйтайгаар зочих нөхцлөөр хангасан юм. Байгууллагууд хүүхдийн өртөөг ажиллуулж сонирхол татсан үйл ажиллагааг явуулсан нь үзэж харах зүйл ихтэй байсныг энэ дурдах нь зүйтэй. За баярын мэнд хүргэе. За баярлалаа. Цар тахлын дараах одоо том баяраа бид ингээд өнөөдөр сайхан тэмдэглэж штэ. Сэтгэл ямар байна? Өнөөдөр энэ жилийн бас хүүхдийн баяр бас их онцлогтой. Бас бүх хүүхдүүдийг хамарсан энэ одоо 1000 гаруй хүүхдийн гимнастикийн одоо үзүүлэх тоглолт болоо. Энэ үнээр бас бахархалтай үзүү штэ. За бүгдээрэнд баярын мэнд хүргэе. Маш сайхан баяр болж байна. Гоё байна. Сэтгэл өндөр байна. 3 жилийн дараа баг бид нар амны маскгүй одоо баяраа тэмдэглэж штэ. Танд ямар санагдаж байна? Маш сайхан санагдаж байна. Гоё байна. Бүгдээрэнд баярын мэнд хүргэе. За баяр. Сайхан баярлж байна. Таач баярын мэнд хүргэе. Энд очоо юмнуудыг үзүүлээд явна та. За баяр хүүхдийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За үеийн найзуудаа хандаж юу гэж хэлмээр байна? Хайртай шүү. Хоёр ихэр охтууд уу? За хэдэн настай? 6 настай. За баяраа яаж тэмдэглэж чинь? Баярлалаа юу. Хэдгээр ангиас сурж байгаа? Сэтгэлд байгаа юу? Үгүй сургууль. За баяраа сайхан тэмдэглээрэй. За та бүхэнд баярын мэнд хүргэе. Сэтгэлдээ авахгүй юу? Баярлалаа. За өнөөдөр одоо амны хаалт хүүхдүүд айдасгүй одоо сайхан баярлуулж штэ. Ямар сэтгэл төрж байгаа бол? Ер нь одоо 2 жил энэ цар тахлын үед одоо тэмдэглэсэнгүй шүү дээ. Тэгээд сайхан одоо төв талбай сайхан хүнээр дүүрэн хүүхдүүдээр дүүрэн аз жаргалтай сайхан баяр болж байна. Хүүхдийн баяраар хүүхэд бүхэн гэр бүлээрээ найз нөхдөөрөө цугларч хамтдаа хөгжлийн тухай ярилцаж аймаг сум байгууллагуудын бэлтгэсэн сэтгэл татсан сонирхолтой үйл ажиллагаанд оролцож зөвхөн хүүхдийн баярын өдөр биш өдөр бүр цаг тутамд баяр хөөртэй гэмт хэрэг зөрчил хүчирхийлэл элдв хар бараан зүйлээс ангид хөгжиж дэвшиж урагшлах ёстой хүмүүст сануулж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр одоо цар тахал гэж 2-3 жил одоо завсарласан энэ одоо хүүхдийн баяр маань өнөөдөр ингээд манай Хинтээ аймгийнхан маань Чингис хотынхоо төв ийм олноороо цугласан байгааг бас анх удаа харж байна. Энэ одоо ковид цар тахлын ард бид нар амжилттай гарсан байна. Тэгээд одоо маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр аймаг маань 2021 оныг бол хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан. Энэ бол одоо бас чухал зүйл. Ягаад гэвэл одоо хүүхдийн хөгжил талаас хамгаалалтаас олон зүйлийг хийхгүй бол энэ ковид цар тахлын хор нөлөө бас яг энэ тал дээр бас нэлээд илүү ажиглагдаад байгаа. Сайхан мэдээ бас зөндөө байгаа. Өнөөдөр үнэхээр нэрээ хүүхдүүдийн нүүрэнд нь баяр нүдэнд нь гал гэлцэж гин гэдэг шиг тийм байна. Яг тэгвэл мэдээж нөгөө сая цар тахлын үед чинь бүгдээрээ гэртээ байсан. Өнөөдөр одоо энэ мөчийг бол маш олон хүүхэд тэсэн ядан хүлээж өнөөдөртөө бас золгож байгаа. Ер нь бол одоо манай Монгол улсын хувьд одоо энэ хүүхдийн баярыг эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ одоо хамтдаа баярлдаг, тэднийгээ сонсдог ийм одоо сайхан аз жаргалтай өдөр байлгах гэж бүх нийтийн амралтын өдөр болгон ингэж одоо хуульчилж өгсөн цөөхөн улсын нэг байдаг. Тэгээ үндсэндээ одоо Монгол улс 70 дахь жилдээ энэ хүүхдийн баярыг тэмдэглэж байна. За тэр дундаа өнөөдөр бас Хинтээ аймаг маань иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9-р хуралдаанаас хүүхд хөгжил хамгааллын жил болгоод зарласан. Энэ ажлынхаа хүрээнд одоо хүүхд рүү чиглэсэн хүүхдийн дээр сурах орчин, амьдрах орчин нөхцөл тэгээ дээрээс нь хүүхдийнхаа өмнө тулгамж байгаа асуудлуудыг шийдэхин төлөө олон одоо ажлууд хийж байгаа.
Түүнээс гадна одоо төрийн албаа гэж бид нэр өөрсдөө одоо үлгэрлэж хүүхдүүдэд цаг зав гаргадаг, тэднийгээ сонсдог, тэднийхээ өмнө одоо олон одоо үүрэг хүлээж ингэж одоо бас ажиллаж байгаараа онцлог хэмжил байгаа. За өнөөдөр мэдээж ковидын 2 жилийн хугацаанд бид нар хүүхдийн баярыг хэрэгжиж өнгөрүүлдэг байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол Хинтээ аймаг хүүхд хөгжил хамгааллын жил болгон зарласан байгаа. За үүнтэй уялдаагаар ч юм уу ямар ч 6 сарын 1-ийг хүүхд багшуудаа ямар ч байсан сайхан баярлаж өнгөрөөх үгээд боломжийг бол гаргая гэдэг. Бүх аймгийн төвийн маань төрийн байгууллагууд маань өртөө байгуулаад өртөө дээр хүүхдүүдээр сүрприз бэлэг бэлдээ тусаа тэмцээн зохион байгуулалт ийм зохион байгуулалтанд ороод өнөөдөр ажиллагаа нэгдэж явж байна. За баярлалаа. Ингээд хүүхэд хөгжил хамгааллын жил болсонтой холбогдуулан маш олон зүйлийг Хинтээ аймаг санаачиж сэдэж байгаагийн нэг бол яалтчгүй одоо танай цацаг дарга байгаа. Тэгээд хүүхдүүдийнхээ өмнөөс бас баярлалаа гэж бас хэлье. За баярлалаа. Тэгээд та бүхэндээ ч өнөөдөр сайхан баярлалаа гэж хэлье. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар селфи үртэй ажиллуулж өртөөгөр үргэлжлүүлсэн хүүхдүүд гэр бүл найз нөхдийн селфи зураг авахулсан бол Хэрлэн 2 дугаар цэцэрлэгийн Монгол өв уламжлал өртөөгөр үргэлжлүүлж Монгол өв уламжлал зан заншлаас судлахын зэрэгцээ Монгол онцлон тоглоом наадгаагаар тоглож үндэсний хувцастай зураг авахулах боломжийг бүрдүүлсэн зэрэг онцлог арга хэмжээнүүд олон байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр манай Хэрлэн сумын засаг даргын тамгын газар хүүхдүүдийнхээ одоо чөлөө цагийг өнгөрүүлэх, хүүхдүүдэд хөгжүүлэх ийм одоо өргөөгөө нийлээ. Энэ жил бол одоо бас хүүхд хөгжлийг дэмжих жил. Нэг талаараа нөгөө талаараа бол манай Хэрлэн сумын засаг даргын тамгын газар бол яг төрийн үйлчлэгээний анхан шатны нэгж байдаг. Тэрийгээ дагаад бол манай ажилтаа албаа агчид бол ачаал ихтэй байдаг. Гэр бүлдээ үр хүүхдэд цаг зарцуулдаг. Тийм болохоор зэрэг энэ одоо ээж аав дээр ажил дээр нэрээд байж байгаа хүүхдүүд алжаалаа тайлаад энэ амралтын өрөөнд тэгээ бас өөрсдөө хөгжүүлээд энэ тоглоом наадгаагаар тоглуулад ном зохиол уншаад түүнээс гадна бид нар одоо бас энэ мэрэгжлийн багш нартай одоо холбоотой ажиллана гэж байгаа. Бага ангийн хүүхдүүдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилгана, ахлах ангийн хүүхдүүд дээрээ бас хичээлийнх нь одоо энэ сургалтын чанар дээр нь анхаарч ажиллана гэд ингээд өшөө цаашаа манай энэ өргөө бол өргөжөө тэлдээд энэ төрлийн албанд ажиллаж байгаа хүүхдүүдийн маань ар гэрийн одоо бас баталгаа болоод энд одоо нэлээд сайхан юм тоглог өргөө бий болгож байгаа. Дараагийн мэдээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөс зөвхөн зарилгаар эхийн алдартай 1 дугаар зэргийн одонгоор ингрэ милаасан ээжүүдээс хамгийн ахмад настай нь 52 настай, 2 дугаар зэргийн одонгоор ингрэ милаасан ээжүүдээс ахмад настай нь 54 настай ээж аймгийн удирдлагуудаас одонгоо гардан авсан байна. Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12559 ээж, үүнээс 1 дугаар зэргийн одонгоор 912, 2 дугаар зэргийн одонгоор 11647 ээжийг шагнах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гаргасан юм а. Хинтээ аймгийн хэмжээнд 341 ээж алдарт эхийн 2 дугаар зэргийн одонгоор шагнагдж байгаа юм. Өөрөөр хэлбэл алдарт эхийн 1 дугаар зэргийн одонгоор 33 ээж, 2 дугаар зэргийн одонгоор 308 ээж шагнагдж байна. Алдарт эхийн 2 дугаар одан гарсан байна. Анхны одоо хүүхдээ хэдэн настай гаргаж яваа? 21-тэй гаргаж ирсэн. За. Одоо хамгийн бага нь хэдтэй вэ? 2 ихэр 6 сартай болж байна. Ихэр хүүхдүүд нь хүү охин? 2 хүү. За баяр хүргээ мундаг байна. За ингээд сэтгэлээ хуваалцахгүй юу? Ингээд аймгийн төвдөө ирээд алдарт эхийн одонгоо авсан чинь ямар сэтгэл төрж байна? Маш их баярлж байна. Хэлэгч үг алга. Одоо 12 онд анхныхаа хүүхдийг анх одоо аав ээж гэсэн нэр дуудаж байлаа. Одоо бага минь одоо 4 сартай. За аймгийнхаа төвд ирээд удирдлагуудаас одоо сайхан алдарт эхийн одонгоо гардаж авах тэр мөч ямар санагдд юм бэ? Гой. Өөрөө ирэхгүй л ингээл бараг л ингээл тайцнаар гүүгээд л бараг тий очоод хинэ ч хамаагүй бараг л одонгоо зүөх гэлээ сая. Айгуу гой санагддсан байна. Бас тий ийм гой хүндэт шагналыг бас ингэж авч байгаадаа маш их баяртай байна. Маш их баярлаа. Маш их баяртай байна. Тэгээ энэ сайхан өдөр алдарт эхийн 2 дугаар одонгоо авлаа. Тэгээ үнэхээр бас гоё мэдрэмж, сайхан мэдрэмж байлаа. Тэгээд энэ өдөр бас аав ээжүүдтэй маш их баярлаа гэж хэлмээр байна. Хань битүүрийг төрүүлж өсгсөн аав ээжүүдтэй маш их баярлаа. Хүүхдүүдийг минь хамт өсгөлцөж байгаа аав ээжүүдтэй маш их баярлаа. Мөн хандаа маш их баярлаа. Миний хань бол маш халамжтай сайн хүн байдаг. Тийм ч учраас бит хоёр ийм олон сайхан үр хүүхдтэй болж одоо өнөр өтгөн сайхан гэр бүл болоод явж байна. Тэгээд хандаа болон аав ээжүүдтэй маш их баярлалаа. Мөн хүүхдүүдтэй хайртай шүү.
Гоё л гэдэм нь анхны одоо маань болохоор гоё л энэ те. За хэд 2 дахь охин. За ээж бас баярын нулимстай ах шиг баясгалан Хоёр дахь охин одоо аваад охиндоо хэлэгч болдохгүй баярлж. Улсын хурлын гишүүн ёс зүйн захиргааны хариуцлагын байнгын орон дарга Бадманы Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор ангираа мэлсэн хамгийн залуу байж 31 настай, ахмад нь 52 настай. Эхийн алдар 2 дугаар зэргийн одонгоор ангираа мэлсэн хамгийн залуу байж 25 настай байсан бол ахмад нь 54 настай байлаа. Гэхдээ зарим ээлжүүд одонгийн тодорхойлолтой хожуу өгдөг. Хүүхэд үржлэн авдаг гэх мэт олон шалтгаанаас одонгоон хожуу авдгийг албаны их сурвалж мэдээлж байна. Одон гардуулах үеэр аймгийн иргэдийн төрөлхтөний хурлын дарга Хэрлэн Жулуун, засаг дарга Жогсон Жомнор Энтэй аймгийн 2022 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарилсан. Хүүхдийн эрхийн тухай дод дуурч нэгдсэн бодлого, үйл ажиллагаагаар холбогдох хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах, ялангуяа хүүхдийн төлөө ажилладаг байгууллага ёс зүйн чадамжийг баталгаажуулах, тогтолцоог сайжруулах, хүүхдийн асуудлыг шинжлэх, ухаанч төлөвлөгөөтэйгээр тэдний оролцоотойгоор шийдвэрлэх шаардлага зүй ёсоор урган гарч буйг дурлаад хүүхэд хамгааллын онцлог ажлууд эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг дэвшүүлж нийт одонтой ээжүүдтэй талархал дэвшүүлж баяр хүргэлээ. Энтэй аймаг 2022 оны хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлсны хүрээнд төрийн байгууллагууд дэргэдэн хүүхдийн өргөөтэй болох ажлыг эхлүүлсэн. Тэгвэл ус цагуур орчны шинжилгээний алба хүүхдийн өргөөтэй болж ажилчдынхаа хүүхдүүдэд танилцууллаа. Их хурсын баяраар байгууллагынхаа хүүхдүүдийг хүлээн авч баярлуулдаг уламжлалын дагуу ус цагуур орчны шинжилгээний албаныхан хүүхдүүдэн хүлээн авч хүүхдийн өрөөг тогтжуулснаа танилцуулсан юм а. За манай байгууллага нь хүүхд хамгааллын жил хөгжлийн жил зарласантай холбоотойгоор бол энэ жил хүүхдүүдэд зориулсан албан дээр хүүхдийн өрөөг мөн тогтжуулсан. Хүүхдийн өрөөнд манай ажилчид өөрсдийн хандив мөн өөрийн гарын доорх материалуудаар тогтжуулахаас гадна мөн манай харилцагч байгууллага Дүүрэн богц дэлгэрэх фарм гэх хоёр компани одоо санхүүжилтийн тусламжтайгаар энэхүү өрөөгөө бид ашиглалтанд оруулж өнөөдөр хүүхдийн байрын өдөр нээж байна. Хүүхд хамгаалах хөгжлийн энэ жилүүдийн хүрээнд бол манай байгууллагаас хийж байгаа бол нийт 86 алан хүн ангичийн 139 хүүхэд бол 0-18 насны хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүдийнхээ хүрээнд бид нар хүүхдүүдийнхээ судалгаа гаргаж дээр нь ээж аавуудыг бас хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар бас судалгаа мөн орхихгүй байх нөхцөлийг бол дотоод журам бүх юмдаа бол хангаж өгсөн. Хоёрдугаар эцэгчдийн донд хүүхдтэйгээ яаж харьцах вэ гэсэн сургалтыг бол сургуулийн сэтгэл зүйч багш Уян Гужангаас бид нар 2 удаа бас юм давталтайгаар ээжүүдээс сургалтыг авсан. Энэхүү сургалтыг бол цаашид бид нар бол үргэлжлүүлэн хичээллүүлнэ. Эцэгчүүд нөгөө нэг хүүхдүүдэд ажил дээр аваачраа юу яддаг өрөөндөө суулгана одоо ширээ сандал булаацалтна гэдэл янз янзын тийм хүүхдүүд асуудлууд гардаг гэсэн. Одоо хүүхдийн өрөө тогтжуулснаар болохоор энэ хүснээр хүүхдүүд маань хичээлээ хийж болж байна, тоглож болж байна. Тэгээ хамгийн гол манайх бас аюулгүй талаас нь тогтжуулахыг бодсон. Цогны хамгаалалт болон юунуудыг аль болох хүүхдэд ээлтэйгээр шийтгэхийг зорьсон байгаа. Тэгээд хүүхдүүдийн чэнэ ирэхээр бас дуртай зүйлээ гээд хичээл ном хийх нь хийгээд тоглоод цагийг сайхан өнгөрөөх хаа гэж бодож байна. Таны хувьд одоо хідээс хэдэн насны хүүхэдтэй вэ? Ер нь хүүхдүүдээ одоо ажил дээр бол авчрах нөхцлүүд бас бүгддэг байх та тий. Манайх болохоор 5-аас 15 насны 3 хүүхэдтэй. 2 баг нь болохоор нөгөө нэг баг болохоор бас юм дээр хичээл сургууль одоо юугаар нь болохоор авчрах тохиолдол байдаг. 1-р ангийн хүүхэдтэй учраас 1-р ангийн хүүхдийг хичээл тарахаар нь харахангүй учраас бас авчирна. Тэгэл тэр нөгөө хүүхдийн өрөө тогтжуулаг байхдаа болохоор өрөөндөө суулгаад бас нэг сандал ширээ өндөр нам нь таарахгүй тэгэл хичээл номыг хийх гээд бас ажиллагаа хажуугаар хэцүүлээд үгс. Одоо тэгээд хүүхдийн өрөөтэй болохоор зориултын сандал ширээтэй хичээл номоо хийхэд тогтоо амар болж байна. Тус өрөөг тогтжуулахад Дүүрэн богц болон дэлгэрэх фарм компаниуд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Хүүхдийн өрөөтэй болсноор эзэг эхийн ажил дээрээ дагаж ирсэн хүүхдүүдийг зориултын байранд эрсдэлгүй байлгах, ажилтан чөлөөтэй ажлаа бүтээмжтэй хийх зэрэг олон давуу талууд бий болох юм а. Өнөөдөр банкны салбарын ажилтны өдрөө тохиож байна. Хинтээ аймагт үйл ажиллагаан явуулдаг банкуд нээлттэй хаалганы удирдлагыг зохион байгуулж, иргэд харилцагч нартайгаа баяраа тэмдэглэл өнгөрүүллээ. Тэртээ 1924 онд Монгол улсад банкны салбар үүсэж хөгжснөөс хойш 98 жилийн ойтойгоо золгож байна. Хинтээ аймгийн хэмжээнд Монгол банк, Төрийн банк, Хаан банк, Ас банк гэсэн арилжааны 3 банк тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр салбарын ажилтны өдөр банкны салбарын үүсэл хөгжлийг харуулсан үзэсгэлэнг дэлгэлээ. За энэ жилийн банкны ажилтны өдрийг бидэд Хинтээ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 4 банкныхаа хэмжээнд банкаас сурчлах, бүтээгдэхүүн үйлчилгээ биш зөвхөн банкаас сурчлах, түүхэн замлаа сурталчлах, харилцагч нартайгаа бас нэг өдрийг өнгөрөөх, асуулт хариултын тэмцээн, урлагийн арга хэмжээ зэрэг юм сонирхолтой үйл явдлуудыг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ жилийн маань бас банкны ажилтны өдрөөр банкны ажилтнуудаа санаачлал маань гараад бүх багчуудыг ном дурлах, ном уншиж сургах, оюун мэдлэгийн хэлэх зорилгоор бүх банкны ах эгч нар маань ном хандивалсан байгаа. Тэгээд энэ жил бол энэ удаадаа Хэрлэн сумын 1-р сургууль, 2-р сургууль, 9-р цэцэрлэгтээ бол ингээд бяцхан дүүнартай ах эгч нар номоо хандивалсан. За энэ ном хандуулах, номын санд нь хандуулах энэ үйл ажиллагаагаа бол жил бүр одоо банкны ажилтны өдрөөр уламжлал болгон зохион байгуулагдана гэсэн юм байна. За тэгээд манай банкны системийн ажилтнууд бол ямар ч цаг үед Хинтээ аймгийн ард иргэдтэй бол банк санхүүгийн үйлчлэгээ тасралтгүй хэвэн явуулж байна. За Хинтээ аймгийн хэмжээнд бол 4 банкны 51-ийн 250 гаруй ажилтнууд бол ажиллаж байна. Монгол банкнаас баримталж байгаа чиг бодлого, төрийн мөнгөний бодлогын хүрээнд бол банкуудын хувьчлал IP хийх ийм үйл ажиллагаа болоод явагдаж байна. Тэгэхээр шал шатанда банкуд маань бол хувьцаагаа гаргаж нэг удирдлагатай төвлөрсөн биш одоо нийт ард түмний хувьцаатай ийм банк болохын төлөө үйл ажиллагаагаа явуулж одоо тэрэндээ бэлдэж ийм Хаан банк өнөөдрийн байдлаар 18 сум 4 тосгонд салбар нэгжтэй. Хинтээ аймагт үйл ажиллагаан явуулж байгаа хамгийн том банкны салбар гэж үзэж болох юм а. Тус банкны тухайд дижитал банк болон онлайнаар зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байна. Хинтээ аймгийн Хаан банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд 3/3 сагсан бөмбөгийн тэмцээний талбай Хаан банкны тэтгэлэг хөтөлбөрийг 17 дахь жилдээ олгожээ. Мөн хавдрын эсрэг үндэсний аяныг зохион байгуулж ирсэн байна. Юуны өмнө банкны салбарын ажилтнуудын өдрийн баярын мэндийг за нийт банкныхаа системд ажиллаж байгаа Хинтээ аймгийнхаа бүх банкируудтай хүргэе. За мөн одоо биднийг бас амжилттай ажиллахад байнгын ихтгэл найдвараа хүлээлгэж яадаг харилцагч нартаа ч гэсэн энэ өдрийн мэндийг бас хүргэе. За Хаан банкны үед бол 2022 онд нэлээдгүй их өндөр амжилттай ажиллаж байна. За бид хамгийн эхний зорилт маань дижитал банк болох хөтөлбөрийнхөө хүрээнд зээлийн бүтээгдэхүүнүүдээ онлайн руу шилжүүлэх маш том ажил хийгдээд ерөнхийдөө одоо хэрэгжилтийнхаа дунд шат руугаа орцсон явж байгаа. За хэрэглээний бүх төрлийн зээлүүдээ онлайн руу шилжүүлсэн байна. За харилцагч нар банкн дээр ирэхгүйгээр өөрийнхөө байгаа газараасаа гар утсан дах Хаан банк аппликейшн ашиглаад зээлийнхаа хүсэлтийг илгээгээд зээл авах боломжийг нь олгох онлайн зээлийн бүтээгдэхүүн маань амжилттай хэрэгжиж эхэлсэн ийм ололттой байна. За ер нь бол он гарснаас хойш Хаан банкны Хинтээ аймгийн салбарын хувьд бол амжилт бүтээлээр дүүрэн сайн ажиллаж байна. За нэгдүгээр улирлын хэмжээгээр системийнхаа хэмжээгээр бид нар шилдэг салбар боллоо. За мөрөн дархан галшир хэрлэн тооцооны төвүүд маань шилдэг тооцооны төвөөр шалгарлаа. За тэгээ ийм өндөр амжилттай ажиллалаа. Тэгэхээр бидэнд бас байнга хамтдаа байдаг харилцагч нартаа энэ амжилтыг бүтээхэд хамтдаа байдагт нь маш их баярлалаа гэдгийг бас илэрхийлье. За Хаан банкны хувьд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үндсэн ажлынхаа хажуугаар нийгмийн хариуцлагын хүрээндээ маш олон ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. За онцолж дурдах юм бол за бид 3/3 сагсан бөмбөгийн талбайг байгуулад Хинтээ аймгийнхаа одоо энэ спорт ордны хажуу талд байгуулсан. За тэгээд тэрийг бас хүлээлгээд өгсөн байгаа амжилттай. За мөн одоо томоохон төслүүдээсээ дурдах юм бол Хаан банкны нэрмжит тэтгэлэг хөтөлбөр одоо 17 дахь жилдээ амжилттай хэрэгжээд за Хаан банкны тэтгэлэг хөтөлбөрт
амжилттай шалгарсан хүүхдүүдийнхаа батламжийг нь бид нар одоо энэ төгсөлтийн баяр дээр гардуулахад бэлэн болцсон байгаа. Хэрлэн 1-р сургуулийн сурагч сайхан цэцэг, за бор өндөр цогцлбор сургуулийн сурагч Дүлгөө нар энэ жилийн хувьд бол шалгарсан байгаа. За тэгээд хавдрын эсрэг үндэсний аян маш олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж явж байгаа. Сайхан бүхнийг хүсэн өрөөё. Төрийн банкны хувьд 22 тооцооны төв 100 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тусаамд болон эрдэж монголчууд аяны хүрээнд дасгал хөдөлгөөн хийж хэвссэн байна. Мөн тэрбум мод үндэсний хөтөлбөрт нэгдэж мод тариалахад гар бие оролцсон байна. За төрийн банкны хувьд бол 22 тооцооны төвтэй нэг салбар 21 тооцооны төвтэй нийт 22 нэгжтэйгээр 100 ажилчнтайгаар нийт 100 ажилчнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Төрийн банкны хувьд бол бас нийгмийн хариуцлагын хүрээнд бол бас энэ мод тарийн бас хөдөлгөөнд бас нэлээд бас идэвхтэй оролцож байна. Сүүлийн үед бол бас нөгөө илүүдэлжингүү эртэж Монгол бас энэ аянд бас манайхан хамтраад ерөнхийдөө ажилчтай уриалаад нийт бас харилцагчтай уриалаад ерөнхийдөө энэ хөдөлгөөнд бол оролцож өглөө дасгал хөдөлгөөн 6 цагт бас энэ хамрагдаж байгаа энэ үйл ажиллагаанд бол нийт хамт олноороо оролцож бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж ажиллаж байна. Ер нь бол манай төрийн банкны хувьд бол шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ бол ерөнхийдөө бол сүүлийн үед бол бас энэ эко ногоон зээлтэй холбоотой асуудал шинэ бүтээгдэхүүнүүд байна. Мөн бас хадгаламжийн хүүтэй холбоотой асуудлууд бол манайх бас нэлээд асуудал бол төвшүүлж яригдчихэж байгаа. Тэгээ ер нь бол бүх нийт харилцагчтай бол энийг бол сурталчилж ажиллагаа. Мөн тэгээд сүүлийн үед бол бас Галс банк, интернет банкныхаа бас үйл ажиллагааг бас жоохон сайжруулах тал дээр бол бас нэлээд үйл ажиллагаа явуулж харилцагчтай өдөр тутамд нь бас мэдээллүүдийг өгч бас ажиллаж байгаа. Банкны ажилчдын санаачилгаар энэ жилээс эхлэн жил бүр ном хандивлах ажлыг эхлүүлж эхний ээлжинд 1-2 дугаар сургууль, үлгэрийн номыг 9-10 дугаар цэцэрлэгүүдэд хандивлаа. Харилцагчдынхаа дунд анхаа тэмцээнийг зохион байгуулсан гээд бүтээгдэхүүн үйлчилгээгийн сурталчлах бус анхуд өөрсдийн онцлогийг харуулсан нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгууллаа. Өндөөрхөн мэдээллийн хөтөлбөрт хамтдасан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үдшийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.